За шавраас яаж хэрхэн гарах вэ гэдэг дугаарыг цуурлаар манахаас бэлтгэж байгаа. Тэгээд өмнө нь бол бид нар Либотог винчийг ашиглаж яаж шавраас гарах вэ гэдэг дугаарыг бэлтгэж хүргэсэн. Тэгээд дараагийн дугаартаа бид нар бас яг ийм татлаг олс ашиглаж хэрхэн шавраас гарах вэ гэдэг зам зөвлөгөө өгнө гэж ярьж ирсэн. За тэгээд энэ дугаарыг дөнгөсөө бэлтгэх гэж яваад ирсэн. За зүгээр нөгөө төлөвлөсөн ёсоор амархан яваад ирсэнгүү бас шалгуур зөндөө байлаа. Шавраас татаж гарах гэжсэн машин маань бас хамтаа шавар цугаад өөрсдөө албаар шавар суулгасан чинь тэрнээсээ илүү их асуудлуудад тулгараад тех тусмаа бас манай энэ удаагийн дугаараас амжилт илүү их гоё баялаг болж өгсөн дугаарыг бэлтгэхэд одоо та бүхэн удахгүй хүрэх гэж байна. Энэ удаагийн дугаарын гол онцлог нь болох дээр татлага олстэй кинетик олс яг юм кинетик татлага угцарч татлан гэж монголчууд ярьдаг. Тэр татлагаар яаж шавраас гарах вэ гэдэг дугаарыг бэлтгэж хүргэж байгаа. Тэгээд энэ болох дээр өнөөдрийн дугаарт ашигласан олс шавар их болсон учраас тэрийг цэвэрлээд бас арчиж тордоод ингээд цааш нь хийх гээд хураагаа сууж байна. Үнийг хэлэхэд энэ бол миний төрсөдрийн бэлэг. Төрсөдрийн бэлэг ер нь бол яг юм операци нөхцөлийн донд бол энэ өөрөө маш гоё бэлэг болно гэж бодсон. Тэгээ манай эхнэр надад бас яг ийм бэлэг өгсөн. Маш их баярлалаа. Нөгөөдгөө байрч гараа шууд дугаар бэлтчихэд өрөөд ирсэн. Аль хэдийн мөх олгочод одоо цэвэрлээд сууж, нэвхээ сууж. Тэгээд гол нь энэ дугаараараа зүгээр ингээд нэг шавраас биений гаргаж ийн гэд татаж гаргаад дуусаад зогсохгүй. Хамгийн гол нь яаж хэрхэн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах вэ гэдэг зүйлийг онцолж та бүхэн хүргэх гэдэг. Аюулгүй ажиллагаа гэж ярьж байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр угзарч татах үед маш их хүч үйлчилж нэгсэндээ шаварт суучихсан, за илс ч юм уу цасанд суучихсан хөдөлгөөнгүй байгаа тэр машиныг гаргахын тулд маш их хүчээр угзарч татж байгаа. За энэ датлалтыг одоо энэ recovery-г буруу хийсээс болж маш их олон аюултай эрсдэлтэй үйлдэлүүд гардаг учраас тэрнээс сэрэмжлэх үүднээс та бүхэнд өнөөдрийн зөвлөгөөг бас багцалж хүргэж байгаа. За тэгээ ингэж багцалж хүргэх бас хажуугаар зүгээр шууд угзарч татах биш, хамгийн эхлээд бид нэр ямар арга хэмжээнд авах вэ гэдэг үе шаттайгаар та бүхэн энэ өнөөдрийнхөө мэдээллүүдийг хүргэхийг зорьсон. Дараах байдлаар бас яг ерхий мэдээллийг нөгөөд та үргэлжлүүлээд видеогоо үзэхээр миний одоо өгж байгаа мэдээлэл илүү тодорхой болоод явна гэсэн үг. За хэрвээ та хааны газар ямар нэгэн байдлаар шавар шороонд цаасанд илсэнд цуусан бол ямар арга хэмжээнд авах вэ гэдэг хамгийн нэгдүгээр авах хэмжээ бол за нөхцөл байдлыг судлах. Таны суусан, таны найз нөхдийн суусан тэр нөхцөл байдал ямар нөхцөл байдал байна вэ гэдгийг эхлээд судалж үзэх. Тэндээс гарахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тэндээс эхэлж боловсруулна гэсэн үг. Хамгийн их түгээн гардаг алдаа бол яарч сандарч ямар нэгэн алхам хийх төрүүлж оролдох байдаг. За тэгээд хоёрдугаар алхам нь юу вэ гэхээр тухайн машиныг яаж өөрөөр нь гаргах вэ гэдэг арга хэмжээг хамгийн түрүүлж аавна. За үүнд юу ашигладаг вэ гэдэг бид өмнө зөндөө олоодаа хэлсэн хурц, шавын давтсан, дугуйныхаа хийг гаргана, моосондоо залгасан уу, хөндрүүлсэн үү гэдэг алхмуудыг бүгдийг шалгаж үзнэ гэсэн. За тэгээд гаргаж болж ивэл тэр бол хамгийн аюулгүй эрсдэл багтай машин тэргэндэж хүний эрүүл мэнд амь насанд ч гэсэн аюулгүй ийм гаргалгаа болно гэсэн. Тэгэхээр эхлээд нөхцөл байдлыг үнэлж дүгнээд хоёрдугаарт нь машиныг өөрөөр нь гаргаж үзүүлнэ гэсэн. Гаргаж үзнэ гэсэн. Тэгээд хэрвээ гарч болж ивэл хамгийн сайн. За хэрвээ үнэхээр тэгж гарах боломжгүй болвол дараагийн алхам нь бид өмнөх дугаар дээр хийсэн винч буюу либотик гэдэг зүйлийг ашиглана. Энэ бас тухайн машин өөртөө байгаа либотик юм уу? За нөгөөдний машин либотик ашиглаад гарах оролдлогуудыг хийж үзнэ гэсэн. Энэ оролдлогын яагаад энэ аюул эрсдэл багтай давуу талтай байдаг вэ гэхээр тэр маань илүү контрол гэдэг илүү удирдлагатай илүү зөөлөн айжхан байдлаар recovery хийх оролдлогууд байдаг учраас энийг бол илүү түрүүнд зөвлөдөг. За тэгээд тэр винч recovery либотикоор хийж боломгүй эсвэл өшөө бүр юм гүн шавар цуучихсан. За зарим нэг нөхцөлд бол үнэхээр угсаж татхаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. За тэр үед угсаж татнаа. За угсаж татахтаа анхаарах ёстой зүйлсүүд хэд байгааг би удахгүй дугаараа видеогоор бас танилцуулна. Гэхдээ хамгийн нэгдүгээр хэлмээр байгаа юм нь юу вэ гэхээр угсаж татахын тулд угсрагч татлагыг ашиглах хэрэгтэй. Угсрагч татлага гэдэг нь ямар учиртай юм байдаг вэ гэхээр за уламжлалт хүмүүсийн сайн мэддэг юу бол snatch strap буюу юм хавтгай олс байдаг те. Тэр дундаа snatch гэдэг нь яг угсаж татдаг татлагыг хийж байгаа. Энэхүү татлага нь болох дээр 15% хүртэлх суналттай
татлага байдаг гэсэн. Тэгэхээр тэр суналтаараа яг эрзэн шиг сунаад нөгөө сунсан энергиэрээ суусан машинаа татж гаргах гэдгийг угсаж татлах үйл ажиллагаа гэж хэлж байгаа. За бидний хувьд болохоор kinetic rope буюу угсаж татлах гэж бас монголчууд адилхан нэрлэдэг. Гэхдээ энэ бол болохоор kinetic хүчээр үйлчилдэг олсон татлага байна. За энэ бас адилхан суналттай. Гэхдээ snatch strap илүү буюу 30% суналттай ийм татлагыг ашиглана гэсэн үг. За яг одоо удахгүй дэлгэрэнгүйгээр жишээтэйгээр та бүхэн удахгүй видеоноос үзээрэй. Түрүүний хэлсэн миний заавар зөвлөгөөнүүдийг бас ямагт хэрэгжүүлж явахаа санаарай. Тэгээд дараагийн алхмуудыг хийхдээ ямар зүйл дээр анхаарахыг нь удахгүй видеоноос үзцгээе. За ингээд ямар ч ихнийхэн шавар суулгаж жагаад одоо нөгөө яг дараалал ёсоор зөмөрөө арга хэмжээ авч эхлэн тэ. За хамгийн ихний арга хэмжээ бол машиныг өөр нь аль болох боломжоор өөр нь гаргах хэрэгтэй. За одоо манай машин дээр тулгарсан байгаа нөхцөл байдлыг харах юм бол ерөөдөө машин тэгэнчгсэн. За дээрэс нь хоёртлын дугуй нь бас тэгнээд нэгтлэн хийргээд байгаа ийм нөхцөл байдал үүсчихсэн байж байна. Тэгэхээр одоо энэ нөхцөлд ямар арга хэмжээ авч болох вэ гэхээр за нэгдүгээрт нь дугуйныхаа хий гаргаж болно. За тэгээ хүрзээ ашиглаад тодорхой хэмжээнд шавраа бас зөөлж болно. Тэгээ хамгийн гол нь Max Trax юм уу шаврын давцаа ашиглахад илүү хялбар болгож өгдөг. За тэгэхээр цөмөрөө шаврын давцангаа буулгаж ирээ тэгээд 4 дугуйн доороо хийж агаад гарах ихний арга хэмжээг авч үзье. Бидний хувьд өмнөх жил 2 Max Trax-тэй явж исэн. Тэгээд яг хоёртоо явахаар бас зарим газар бол яалтчгүй дутагдaltaй гэх юм уу те гарддаг юм байлаа. Тэгээд энэ удаад болохоор Max Trax-ийн тоог нэмээд 4 болгосон. Тэгээд extreme board-ыг нэмж авсан байгаа. За одоо ингээ харж ивэл ерөөхдөө одоо энэ хэсэг маань нилээ ингээ дээшээ болоод дугуй нэлээд доошоо ухчихсан байгаа. За тэгээд яг энэ дээр нэгсэндээ Max Trax-ыг энд ивж өгөх гэдэг. Гэтэ энийг эвхээс өмнө энэ яг хэсгийн жоохон чөлөөлөөд Max Trax-ыг яг дугуйн доор нь тулгаж тавиул их зүгээр. Одоо ийшээ тулгай ихээр нэлээд босож ирэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийг бас жоохон чөлөөлөөд өгвөл зүгээр гэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн нийтлэг гаргадаг алдарч болохоор шууд л ямар нэгэн байдлаар татлага руугаа орё гэдэг арга хэмжээ авах гэдэг. Яг өөрсдийнхөө хийх боломжтой юмнуудыг бас хийж үзэх нь хамгийн аюулгүй хөлбөр байгаа тийм. Тэр өнөөдөр тэрнээсээ эхэж яг бүр шат дараалтаа үүсгэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас жоохон чөлөөлөөд тэгээ Max Trax ашиглана. За тийм болохтой ер нь бол хурц бол хамгийн ихний яг оффроуд аялал бартаа замын аялал дээр шаардлагатай хамгийн ихний багаж болдог. За өөр юм зөндөө ашиглаж болно. Гол нь оффроуд recovery дээр бол ингээд хамгийн ихний багаж болж өгдөг болцлогтой. За тэгээд Max Trax болж игэл яг дугуйндаа тулгаж өгөх хэрэгтэй. Дугуйндаа тулгаад дууга бас Max Trax-ын дээр хий эргүүлэхгүй байхыг зөвлөдөг. Тэгэхээр дугуйндаа тулгаад энэ тал дээр нэг тавьчихна. За тэгээд дахиад нэгийг уртталт нь. За энэ талд бол яг манай яг асуудлын гол хэсэг нь бол энэ талтай байгаа. Тэгэхээр энэ талдаа нэгсэндээ нэлийн гүнзгий шавартай. Хоёр дугуй нэлийн далд орчихсон байдалтай байгаа. За тэгээ нөгөө Max Trax чинь шаварт ороод алга болчих магадaltaй тий живчих. Тэгэхээр Max Trax-ийн датлага байдаг. Энийг өөрт нь зүгээд хийчих юм бол сүүлд нь гаргаж авахд илүү амар болдог. Ер нь бол Max Trax өөрсдийнх нь original шар өнгө нь бас шаварт ингээд суусан үед илүү харагддаг гэх юм уу тий. Тэр дээр бас гой санагдаад тий. За очроо. Энэ хэсэг бас тулаад байна. За ингээд давцангой бол нилээ юунд нь дугуйнд нь тулгаад өччихэ. Одоо дахиад уртталт нь нөгөөт хийн. За Max Trax ашиглаж байгаа үед бол дуугаа яг дээр нь хий эргүүлж болдоггүй. Аль болох дуугаар нь шүдийн ингээд зуулгаад тэгээд зөөлөн хүчээр гаргах хэрэгтэй. Яг Max Trax-а 100-а дугуйн доогоор орчих юм бол ер нь бол өөрөө амархан гараа авчдаг. За тэгээд одоо ицсэн үзээтэй. За санаа нь бол ийм. За Max Trax-аар бол яг иймэрхүү ингээд нэг зөөлхөн хүчээр хамгийн гол нь тий. Шууд өөрийг нь ингээд зуулгаад гаргаж ирж байгаа. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар хамгийн ихэнд өөрийнхөө авах хэмжээтэй арга хэмжээгээ аваад
гаргуул их зүгээр. Сая бол одоо жишээл 4 дугуйн яг хий хэрэгчээд ямар ч гарах нөхцөлгүй болцсон тий. Ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд үрдсэн нөхцөлд одоо ингээд өөрөөр нь гарах арга бол хамгийн түрүүнд хурц болон Max Trax буюу шаврын давцангаа ашиглаад гаргаж байна. За одоо Max Trax-уудаа авч яагаад буцаж суулгаад тэгээд дараагийн арга хэмжээндийг авъя. За сая бол яг Max Trax-ыг ашиглаад те яаж гарах уу гэдгийг үзүүлсэн. Тэгээд одоо манай нэмэлт хүч. За ингээд гоё найцтай бол яах вэ? Найцтайгаа яаж шавраас гарах вэ гэдгийг дараагийн шатанд үзүүлнэ. За Max Trax-ыг бол хямар болсон байгааг харж байгаа. Энэ оос байхгүй бол ер нь бол тэгээ шавраас гарахад бол хэцүү юм байна. Тий. За одоо тэгээд эхлээд гэхдээ одоо нөгөө татлагаар татахтаа яг яах вэ гэж ямар ашиглаж байгаа одоо харуулъя тий. За өнөөдрийн дугаарыг бэлтгэхэд TIC 4/4 Outdoors гэдэг дэлгүүрээр биднийг бас дэмжиж ажиллаж байгаа. Тэр дундаа яг Max Trax брэндээр дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ Max Trax брэндийг худалдаж авах хүсч байвал зөвхөн манай үзэгч та бүхэн зориулсан бас урамшууллын кодыг санал болгож байгаа. Энд доор харагдаж байгаа Nomadrunner 5 гэсэн кодыг ашиглаад Max Trax брэндийн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахдаа 5% хөнгөлөлт авах боломжтой. Энэхүү урамшууллын хугацаанд 7 сарыг дуустал үргэлжлэх юм. Тэгээд энэ дотроо Max Trax-ийн all татлаг за давцсан гэдэг бүх төрлийн харуулж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаа авалт хийхэд хүчинтэй гэдгийг сануулж хэлмээр байна. TIC 4/4 дэлгүүр нь 3 дахь цэглэхэн станцын замын хэсэг талд байрлаж байгаа гэдгийг бас дахин сануулж хэлье. Доор харж байгаа кодыг ашиглаад өөрсдөө худалдаа авалтанд бас 5% хөнгөлөлт аваарай. Энэхүү та бүхний худалдаа авалтаас манай сувгийг дэмжиж байгаа бас дэмжлэг болох юм шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр видеонд ашиглах бараа бүтээгдэхүүнүүдээ аваад гарцгаая. За ингээд бүх recovery kit-ээ энэ цүгэнд нь хийцэн Max Trax Extreme board аваад тэгээд одоо 5% хөнгөлүүлээд худалдаа авалтаа хэл. За ингээд шинэ recovery kit аваад ирсэн. За түрүүний ашигласан нөгөө Max Trax-ууд байна тий. Одоо шавар болоод GKM шиг царайтай болцсон байна. За тэгээд энэ дотор одоо бидний ашиглах гол юм байна. Тэрийг та бүхэнд яг танилцуулъя. Энэ бол яг одоо Max Trax-ийн өөрийнх нь recovery bag гэдэг тийм. Энд дотор ер нь хэрэгтэй шаардлагатай юмтай бүгдийг хийх хийчдэг. Тэгээ их зай талбай ихтэй дээрэс нь олон хармат толох тэрийг амжилаад юмдаа хийвэл их тохиромжтой. За энийг бас давхар аваад ирсэн. Үзүүлэх гээд аваад ирсэн шүү. Энэ юу байгаа вэ гэхээр mini Max Trax mini. За энэ бол түрүүн би бас ярьжсэн. Энэ ямар зориулттай байдаг вэ гэхээр за жижиг тэргүүнүүд бол их хөнгөн авцаархан ингээд шууд цүнхлээд багажинд дэгээд аваад явах боломжтой. За тэгвэл том машин дээр бас яаж ашигладаг вэ гэхээр том машин дээр бол энэ артлынх нь энэ суур нүрээ энэ илүү эдрийг бол илүү хатуу сайн суурьтай байдуулах тэр энийг яг jack тэ hijack болон bottle jack гэдэг данхраадны доор суур болгон ашиглахад яг зориулж бас энийг ашиглаж авч явдаг. Ийм Max Trax. За тэгээд жижигхэн өдрөөс өөртөө тааруулсан юм гоё цүнхтэй. За тэгээд ийм зүгэнд нэгээд харын багаж руу хийгээд аваад явах тохиромжтой. За энийг ийш нь тавьчих. За тэгээд үндс нь том яг recovery bag дотор юу байгаа. Тэгээд өнөөдөр одоо яг өнөөдрийн видеоны зорилго бол угсаж татрах тий. Тэгээд яг тэрэн зориулагдсан юмудаа эндээсээ гаргаж ирээд танилцаад явна. За надад бол яг одоо угсаж татлах нь 3 төрлийн угсаж татлага байгаа. За энэ бол яг 2 метрийн kinetic rope, kinetic буюу суналттай олц тий. За дахиад энэ чинь 3 метрийн олц байна. За тэгээд хамгийн гол хэвлэгдэхүүн маань энэ 10 метрийн kinetic rope байгаа. За тэгээ мөн Max Trax-аас бас санал болгодог юм 3 метрийн static rope буюу суналтгүй чирэгч татлага байгаа. За энийг болвол нөгөө нэг мод хамгаалах олсоор ашиглаж болно. За эсвэл bridle гэж ярьдаг тий урд хоёр цэгийг холбох зорилгоор ашиглаж болно. За мөн чирэгч татлахны зорилгоор ашиглаж болно. Гэтэ 3 м гэдэг бас санах хэрэгтэй тий. За тэгээд чирэгч татлахын зорилгоор ашиглаж байгаа тохиолдолд бол машина маш зөөлөн ямар ч угзрах огцон хөдөлгөөнгүйгээр яг чангалж агаад зөөлөн чирэгж ашиглахад зориулсан ийм татлага байдаг. За тэгээд өнөөдрийн хувьд бол энэ kinetic rope буюу kinetic суналттай ийм угзрах татлагыг ашиглах гэдэг байгаа. За өмнө бид нэр
Forerunner шүү дээ оффроуд аялал дээр явж байхдаа ярьж ирсэн. Snatch strap буюу энэ бас монголчууд угзаргч татлага гэж хэлж залжсан ийм татлага байдаг. За энэ хоёрын ерөнхий зорилго бол адилхан. Гэхдээ энэ Snatch strap-уудын хувьд бол 15% суналттай байдаг бол Kinetic Olls-ны хувьд бол 30% суналттай байдгаараа илүү онцлогтой. За мөн ашиглалтын хувьд энэ арай илүү олон урт настай тийм ялгаатай байдаг. Хүмүүс бол уламжлалт байдлаар бол яг Snatch strap-ыг ашиглаа сурцсан. Гэхдээ энэ дээр бас гаргадаг хэд хэдэн алдаа байдаг. За тэгээд бас анхаарах зорилгонд зайлшгүй анхаарахад хийсэн зүйлс байгаа. Тэрийг өнөөдрийнхөө видеон дээр бас онцолж ярих гэдэг. За тэгэхээр өнөөдрийн видеон дээр миний ашиглах гэдэг юм бол за 10 метрийнхаа олсыг үндсэн татлагаараа ашиглана. За мөн 3 метрийн Kinetic Olls-ыг нөгөө bridle болгож урд 2 цэгээ холбох зорилгоор ашиглана гэсэн 2 татлагыг ашиглах зорилготой байна. За манай машин бол урд суурин дээр 2 цэгийг бий болгож өгсөн тийм яг угцарч татах юм тийм off-road recovery зориулсан recovery point гэдэг юмыг суурилж өгсөн байгаа. Хэрвээ та яг ийм off-road аялал бата замын аялал ер нь хүнд нухчаатай замд аялдаг болвол тийм recovery point-ийг ер нь бол суурих машинд суурлуулаарай гэж бидний зүгээс бол зөвлөмөр байна. За тэгээд тэрэндээ зориулаад бид нар юу ашиглах вэ гэхээр за би энэ чинь шаклуудаа хийцэн байгаа. Core shackle болон soft shackle байгаа. За эдгээр бол яг үндсэн recovery дээр ашиглагдах юмнууд маань байгаа. Тэгэхээр урд 2 цэгээ энэ bridle-тойгоо холбохын тулд 2 shackle ашиглана. За тэгээд нөгөө машин дээр бас юу ашиглах вэ гэдгийг харж агаад ашигланаа гэсэн. Тэгээд ингэ shackle-ууд байгаа. За тэгээд чирэх машинд маань болох дээр ямар нэгэн байдлаар борхоо буюу уртлын чирэгчтэйгээ байх хэрэгтэй тийм. За тэгээд чирэгчтэйгээ би өмнөх видеон дээр бас нэг анхааруулж хэлсэн. Энэ видеон дээр бас дахиад нэг сануулад хэлмээр байгаа юм юу вэ гэхээр монголчуудын дунд маш их түгээмэл ашигладаг гэх юм уу машинууд дээр явж идэг ийм чирэгч борхоо байдаг. Ийм дугуй өндгөн борхоо байдаг. За энэ борхоовны хувьд болох дээр маш аюултай. Юу вэ гэхээр энэ бол яг чиргүүлж ирээд явхад бол тохиромжтой. За энэ бол яг чиргүүлэндээ ашиглаж исэн борхоо учраас одоо жишээ илэгдсэн байж байна. За энэмгээр бол угцагч татлахыг хизээч энэмгээр ашиглаж болохгүй. Яагаад байдаг вэ гэхээр энэ чиргүүл буюу яг чиргүүл энэ дээр нь суугаад ашиглахад зориулсан байдаг учраас тэрэндээ тааруулсан статик хүчийг авч явдаг татлага одоо суур байгаа. За тэгээд харах юм бол энэ суурийнх нь энэ хэсэг нь онгорхоо байж жишээтэй. Тэгэхээр нэгсэнд өөрийнх нь хүч нь тийм огцом угзаж татах татлаганд бол энэ амархан эвдрэх аюултай байдаг. Тэгээд ялангуяа энэ босоод чиглэлтэй ингээд суурилж өгсөн энэ бөмбөг нь болох дээр яг тэр угзаж татж байгаа үед шидэгдэн тасрах, шидэгдээд хүний аминд хүрсэн тохиолдол маш их байдаг учраас эндээс бол зайлсхийгээрэй. Хэрвээ таны машин чинь энэ суурилгдсан байгаа бол энийхээ аваад энийхээ оронд өөр юм сууруудыг ашиглаж болно. За одоо энэ манай энэ өнгөрсөн жил бас танилцуулж ирсэн бидний байнгын авч явдаг бол TGM-ийн юм суур байгаа. Яг адилхан сууртай. Гэхдээ энэ бол хоосон байхад энэ юм цул. За тэгээд энэ суурийнх нь өөрийнх нь даацсынх нь хүч нь хамаагүй илүү байдаг. За мөн яг огцом татах үед зориулагдсан байдаг. За хэрвээ таны машин яг ганц ийм юм суурлагдсан байхад энэс өөр ямар ч гарцаагүй байх юм бол ер нь бол машины хойтлын борхоовонд энэ төгжээ нь ороод тэгээд энэ ингээд суурилсан байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ та ямар нэг байдлаар off-road recovery хийх болж байгаа бол хизээч битгий энийг ашиглаарай гэж дахиад хэлж байгаа. Тэгээд энийг нь аваад за тэр үлдсэн нүхэндээ энийг энэ яг хич пин гэж ярьдаг. Энэ пенийг нь суйрлуулад нэг удаагийн ашиглахад бас энээс хамаагүй илүү ашиглалттай байдаг. За гэхдээ хэрвээ та анханасаа төлөвлөөд аялалд явж байгаа бол иймэрхүү суурийг бас авах хэрэгтэй. Тэгээд мөн өнөөдрийн бидний ярьж байгаа яг Max Trax брендийн хувьд бол ийм ресиверийг ийм хичийг санал болгодог. Энэ болохоор Hitch 50 гэх бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ дээр яах ёстой вэ гэхээр нөгөө soft shackle-уудаа энд нь суйрлуулад ашиглахад илүү тохиромжтой ийм зөөлөн ийм гадаргуутай Hitch receiver байдаг. Тэгэхээр нөгөө soft shackle-а гэмтээхгүйгээр за тэгээд ийм өндөр даацтай. За одоо жишээл энийг ажиллах горим нь бол 8800 кг-ийн ажлын горимтой ийм receiver Hitch байгаа. Hitch 50. За тэгээд өмнө ярьжсэн бидний бас нэг бүтээгдэхүүн.
За винчин дээр ашигладаг юм винчринг гэж байгаа тийм. Энд дээр бас яг өөрийн гэсэн сериал дугаартай байдаг шиг. Энэ Hitch 50 гэсэн өөрийн гэсэн сериал дугаартай. Энэнгээрээ бас яг бүгд өөрөө шалгагдаж одоо батлагдсан гэх юм уу. Тийм бүтээгдэхүүн байдаг учраас илүү найдвартай таныг аюулаас хамаагүй илүү сэргийлж өгч чаднаа гэсэн үг. За ийм бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд өнөөдрийнхөө манай өнөөдрийн машиныг гаргаж өгөхөөр манай найз аврагч маань ирсэн байгаа. За тэгээд Тонитойгоо ярилцаад ямар юмнууд авч явах вэ гэдгээ өргөжлүүлээд явъя те. Тони маань дахиад бидний аврагчаар хүрээд ирсэн. Өнгөрсөн удаа Тониго шавартаанд суу угсараа суулгаж винчтэйж үзүүлжсэн бол энэ удаа бол Тони намайг аврахаар ирсэн байгаа те. За тэгээ өнөөдөр бол яг 10 м кинетик олсон ашиглах гэж байгаа. За тэгээ энэ дээр харах юм бол Тонигийн машин бол яг ийм оффроуд ийм юунд суурлуулж өгчихсэн, аль хэдийн суурлуулчихсан байгаа. За энэний хувьд бол те 8 тонтой ийм Hitch суурлуулсан байна. Тэгэхээр энэ дээр бид нар нөгөө нэмэлт суурь ашиглах шаардлагагүй. За тэгээд Тонигийн энэ бас их сонирхолтой байгаа. Энд чи яаж ажилтдаг вүлээ? За хоёр тал руу дийлгээд нэгсэндөө шахлаа угсарч хийж болно гэсэн үг. За энэ кинетик бас өөрөө угаасаа үүтэй юм байна шүү дээ. Тийм, кинетик болсон дигэтиг байгаа. Дигэтиг байгаа юм байна. За тэгэхээр энэ нөгөө ерөөдөө яг даатхан зориулсан тий. Янз бүрийн буцааж аваад авах шаардлагагүй. Шахлаа суглаж авч углах шаардлагагүйгээр шууд өөр дээрээс нь ингээд ашиглах боломжтой юм байна. Тэгэхээр энэ бас их сонирхолтой. Түрүүний миний харуулсан TJ мэдрээс илүү хялбартай. Энэ нөгөө пинийг дахин аваад авах шаардлагагүй тий. Тэгэхээр шууд ингээд суурлуулахад илүү амар юм Hitch сэвэртэй байна. Тэгэхээр ийм мэтчлэн тиймэрхүү байдлаар хэрвээ та аялалд явах зорилготойгоо бол ингээд өөрсдийнхөө ресиверийг бэлдсэн байж бол маш хэрэгтэй. Өнөөдөр бол Тони бэлдсэн байгаа. Намайг аврахтаа бэлдээрсэн. Энэ жишээ нь ингээд яг ийм хялбар байдлыг үүсгэчихээр яг ингээд шаварт суугаад тийшээ ингээд маш олон хөдөлгөөн хийдэг те жижиг хөдөлгөөн их хөдөлгөөн шавраас одоо нэг Max Trax-а гаргах ч юм уу гэд олон хөдөлгөөн хийгээд ирэхээр хүн бас жоохон туйлддаг юм байна л да. Тэгээ энэ болгон дээр ингээд жижиг ийм өөрийгөө хялбарчилсан ийм зүйлүүд нь бас их хэрэгцээтэй байдаг юм байна. Дээрээс нь нөгөө одоо шавраас гарахтаа бод сэтгэгтэр орон зайг бас үлдээдэг юм гэж бас тайлбарласан. Дээрээс нь угдар тасаж үзээгүй ч гэсэндээ өнөөдөр анх удаа би уунагаас бас сурах гад ирсэн байгаа. Гол зорилго нь бас миний хувьд. Дээрээс нь асуухад бол одоо би ингээд угдрахтаа бэлэн болчоод шууд хүчээр татна гэсэн үг үү? Яа гэсэн үг вэ? Тийм. Тэгэхээр одоо яг тэрийг нь цөмөрө өргөжлүүлээд ярина. За тэгээд өнөөдөр бас Тони бас бэлтгэлтэй бас нэг бэлтгэлтэй ирсэн юм нь юу вэ гэхээр за станц байгаа тий. Станц бол яг иймэрхүү үед маш хэрэгтэй байдаг. Ялангуяа энэ чинь нөгөө нэг маш их аюултай юм болж байгаа шүү дээ. Ер нь бол маш их хүчтэй кинетик энерги гэж үүснэ гэсэн. Тэгээд энэ үйлчилж байгаа энэ энергээр нь бид нар яг тэр recovery-д ашиглаж тэрнгээр өөрөөсөө гарах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би энтэйгээ байнга холбоотой байх хэрэгтэй. Тэхийн тулд ямар нэгэн байдлаар станцыг ашиглавал их зүгээр бүх юм хялбарчилж өгдөг. Үгүй бол хажуунаас нь нэг хүн зааварчлахаа өгвөл бас их зүгээр байдаг. Өнөөдөр бол бид тэр хоёулаа шууд холбогдох гэж учраас станц ашиглаад явах чинь. За тэгээд одоо энийгээ ямарсан тэр машинтайгаа холбоно. За тэгэхээр тэр үед ямар зүйлүүд гарахыг нь бас ямар зарчмаар ажиллахаа бас хоорондоо тохирч хэрэгтэй. Тэгэхээр би хойно татуулж байгаа учраас ерөөдөө би яваарай гэдэг командыг нь өгвөл илүү зүгээр байдаг. Яагаад гэхээр нөгөө би өөрөө татуулж байгаа надад яг таталтын үед ямар мэдрэмж төрж ийн болж ийн болохгүй нэ гэдгийг хойноос нь мэддэгдүүл их зүгээр. Тэгээд хооны яг команд аваад миний нөгөө нэг юуг дог сонсоод нэгсэнтэй өөрийнхөө алхмуудыг хийж эхэлнэ гэсэн үг. За тэгээд хийж эхлэхдээ ямар зарчмаар ажиллах вэ гэхээр хойно явж байгаа машин болвол хүндрүүлэгчэндээ хийгээд нэгдүгээр аргандаа юм уу хоёрдугаар аргандаа залгацсан байвал зүгээр. За уртлын машин болвол хүндрүүлэгчэндээ хийгээд бас нэгдүгээр аргандаа байвал их зүгээр гэсэн үг. За тэгээд яг энэ хооронд за эхлээд одоо таталгаа бас татаад харуулна. За таталгаа татаад тултан нэг татаж ингэж сунгаж үзээд тэндээсээ хоошоо жоохон ухраад за нэг 3 м орчим юм ухарж агаад за тэгээд хамгийн дээдлэлт 10 км/цагийн хурдтайгаар урагшаа угцарч тийм хурдлна гэсэн үг. Тэрнээс бүр хит огцом хаазар өндөр хаазар огцом хурдлна гэсэн үг ш. Угцар нэхэр нөгөө бидний нөгөө нийтлэг гаргадаг алтааны юу гэдэг вэ? Хит хурдтай явснаар нөгөө айл машиндаа бас хитрхи зочиод өгөөд гимтэх машиныхаа эд ангиудыг гимтэх. За тэгээд хэрвээ энэ нөгөө холбоосууд маань хааны газар хэрвээ гимтэл гарах юм бол тэрнээсээ болж нөгөөт нь харвах тий машина эвдэх цаашлаад бүр хүний аймнаас эрүүл мэндэд бас хохирол учруулах тийм аюултай байдаг учраас 100хан. За тэгээд
10 км цагийн хурдтай 15-аас 15 км цагийн хурдтайгаар татаж үүснэ. За нэг таталтаар гарахгүй бол жоохон ухраад дахиад нэг таталт. За тэгээ 3 удаа татаад хэрвээ болохгүй байх юм бол буугаад дахиад бүх юм шалгаад дараа чи өөр арга хэмжээг авна гэсэн үг. За тэгэхээр 3 дахь удаа гэх ямар ч гарчгүй л үү те. Тий. За тэгэхээр за тооны олсон авчих. За би одоо нөгөө машинаа очиод бэлдэнэ гэсэн. Нөгөө машиныхаа урд би bridle буюу те уртлын хоёр цэгийн хооронд нь холбож ашиглаж байгаа. Тэрийг бэлдээ. За. Тэгэхээр миний хоёр суур бол энэ доор байгаа. Тэгээд суур нь жоохон огцом ирмэгтэй болох тэр soft shackle яг уу core shackle-ийн хувьд энэ гадуура бүрхүүл юм хамгаалттай тий. Тэрнгээр нь ашиглах юм бол яг тэр нь хамгаалт болно. Гэхдээ би нэлээд хүчтэй хүч үйлчлэхээр тэр нь бас уян шаклаа гимтэх аюултай учраас би одоо нөгөө төмөр шаклаа урталтаа хийгээд ашиглачий гэж бодож байна. За тэгэхээр яах вэ гэхээр ер нь бол ингээд заваарч байгаа. За датлахын нэг үзүүрийг ингээд төмөр шакланд дагуулсан тий. Тэгээ энийг доор нөгөө датлахын дигийн дагуулах гэдэг. За тэгэхээр одоо яг иймэрхүү юмнууд ер нь их гардаг юм аа. Датлахнууд маань ингээд ирчилсэн байвал ер нь бол датлах нь ажиллаа гүйцэтгэхдээ илүү юуг нь бууруулж идэг гэсэн. Бас датлахаа огцон тэр хүч өгөхөд энэ датал ирчилсэн байх юм бол датлахнууд манаас гимтэх зүгээр нас нь жоохон багасах тийм нөхцөлийг бүрдүүлж яадаг. Одоо жишээлбэл нөгөө snatch strap гэдэг хавтгаа татлага байдаг шүү дээ. Тэр ингээ эргэлтсэн байх юм бол заавал яг татж байгаа чихтэй яг хавтгаа гарна. Ирчлээс гаргаж өгөх хэрэгтэй гэсэн. За энэ олсон шаклын хувьд ч гэсэн ялгаагүй. За тэгээ bridle нь болох тэр ингээд датлахын урд байгаа хоёр цэг дээрээ ижил тэнцүү хүчээр нэгсэндээ эндээс ирж байгаа хүчийг хоёр хувааж нэгсэндээ зөөлж өгөх зорилготойгоор ашиглаад байгаа тий. За тэгээ тооны юм чи. За тэгээд энэ болох тэр хоёулаа зөөлөн софт юу хоёулаа юм олсон холбоосууд учраас нийнхэн голоор орлаад. За тэгээд энийхэн за энийг түр ингээд таны инчээс бирч байгаа чи. За энийгээ дахиад нөгөө шакланд давглаад дахиад сууртгаа холбоно. Энэ датлага уян холбоос эдгээр маань ингээд үзүүртэй ирмэг дээр нэгсэндээ гимтэх олсл юм чинь тий. Яг эдгээр бол яг энэ толгой хэсэгт бол хамгаалттай байдаг. Гэхдээ ер нь бол тийм гимтэх аюулууд их байдаг. Ялангуяа юм хүчтэй татж байгаа үед. Тийм учраас юм зөөлөн гадаргуун дээр ер нь бол оруулж ивэл зүгээр гэсэн үг. Хэрвээ таны датлахын цэг чинь тийм зөөлөн биш бол зөөлөн байх нөхцөлүүдийг бас бүрдүүлэх зүгээр. Тийм учраас одоо би яг энэ холбоосоо энэ дээр ингэж гогцоон дээр харуулдаг таа гэсэн. За тэгээ энийга нөгөө бэлдсэн жирэгч гогцоон дээр ойж өгнө. За одоо ингээд голоос нь энийг жигд хүчээр татнаа гэсэн үг. За тоонид юу байгаа тий? Датлахын нөгөө хөндрүүлэгч байгаа. Хөндрүүлэгч ашиглая. За энийг ингээ үзүүлээд байгаа гол зорилго нь бол ер нь бол аюулгүй ажиллахаа яаж явах хэрэгтэй вэ гэдэг таасна хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр гарч байгаа юмдаг өөрсдөө юм. Хамгийн гол нь бидний гаргадаг алтаа юу гэдэг вэ гэхээр ийм recovery хийхдээ яарахсаас болж анзуур ялгаа гардаг гэсэн. Тэгэхээр одоо ингээд бүх энэ бэхэлж байгаа юмнууд маань юу байна уу гэдгээ үзэхтэй. За тэгээд датлахын хөндрүүлэгчийг winch recovery ч бай, ийм угцаж таталж байгаа recovery ч, kinetic recovery бүх үед нэг заавал ашиглана. Тэгээд датлахын хөндрүүлэгчийг бол ямар ч сан нэг байвал нэгийг ашиглах хэрэгтэй. Тэгээд хэрвээ хоёр байх юм бол хоёулангийн нэгсэндээ нийт датлахын уртыг 3 хуваах маягтай ингээ хоёрыг ингээ ашиглавал их зүгээр. За одоо ингээ битээр ерхий хөдөлтөдөө хийцэн. Тэгээ одоо тооны суугаад нэг ихнийхээ датлалтыг сунгалтаа хийн гэсэн үг. Тэгж үзээд за манай хөдөлтөд зүгээр нөө аюулгүй байна уу гэдгээ нэг шалгаад тэгээ яг ажиллаханд орно гэсэн үг. За орлоо. За эхний ээлжинд жоохон сунгаад зөөлөн урагшлаад үзье. За
Заавалсан. Эжаа. Одоо энэ үед ингээд бид хоёр ингээд тустай яг өөрсдийнхээ юуг эхлээ шалгаат. Ер нь бол нэг хүн ингээд шалгаад явуул зүгээр. Тооны өөрхөн цэгийг шалгаач. За зүгээр. За миний цэг бас ингээд аюулгүй байна. За одоо энэ off-road recovery буюу яг юм kinetic остой угцаж татж байгаа үед нэлээд аюултай байдаг учраас за камертай хүн маань нэлээд холдож байгаа. Нэгсэндээ энэ осныхон уртын хэмжээгээр хоёр тал руугаа эргэн тойронд байгаа хүмүүс хоёр тал руу холдно гэсэн үг. Энэ татж байгаа чиглэлийн татуулж байгаа чиглэл хооронд хүмүүс зогсох аюултай бүс. Тэгэхээр энэ хоёр тийшээгээ хүмүүс зарчилж өгнө гэсэн үг. Яг тэр энэ ос хэрвээ харваад үсрэх юм бол яг энэ радиус дотор нэгсэнд хамгийн аюултай бүс. За хэрвээ ямар нэгэн юм тэнцэнээс дасраад шидэгдэх юм бол уршаа хойшоогоо шидэгдэх илүү аюул байдаг учраас энэ чиглэл зогсох нь хамгийн аюултай гэсэн үг. Тэгээ хоёр тийшээгээ холдох нь. Тэгээ гэр бүлийнхэн хүүхдүүд ихнэр те байгаа бол аль болох энэ занаас холдуулж өгөх зүгээр. За тэгээ энэ ч зөвхөн оффроуд яг recovery хийж байгаа аврагч жолооч маань энэ ч зогсож байна те тооны. За тэгээд авруулж байгаа би энэ хоёр хүн л энэ recovery-д оролцсон. За хэрвээ хэн нэгэн удирж байгаа бол тэр нь бас яг энэ хоёр тишээгээ зайнаас тэр юунд оролцож болно гэсэн үг. За одоо ингээд бид тэр машиндаа суугаад recovery хийцгээе. Одоо энэ үед бол хөндрүүлжтэндээ залгаад нэгдүгээр араандаа хийгээд хийцэн байгаа. Нөгөө машинтайгаа холбогдоод заавч тавгууд явна. Би татуулж байгаа учраас илүү заавч тавгууд зүгээр гэдэг те. За тооны сонсож байна уу? Сонсож байна. За одоо тултлан чангалцсан байгаа юм чинь одоо жоохон хоошоо нэг 3 м ухраар. Цэг. За хэлээрэй. За алсан. Цэг. За би тэгээ яг хөтлөөрэй гэдэг тохио үгүй. Цэг. Хөндрүүлэгчэндээ игээд нэгдүгээр араагаар уушлаад илүү зүгээр байдаг. За хийсэн. За одоо энэ үед бид нэр одоо яг таталгаа хоошоо ухарж байгаа шалтгаан энэ одоо нөгөө кинетик хүчийг өгч байгаа тий. За тэгээд татуулж байгаа машины хувьд болвол хөндрүүлэгчэндээ игээд нэгдүгээр юм хоёрдугаар араандаа. За би бол одоо хоёрдугаар араандаа хийцэн байна. Тэгээд зөөлөн хаа зөгчиж болно. За тэгээд нөгөө машин жоохон 10-аас 5-аас 15 км/цагийн хурдтай явна гэсэн үг. За тооны явъя. Ухраа дахиад. Recovery машиныгаа recover хийх болсон. Энэ газар нь өөрөө битүү шавар. Тэгэхээр нөгөө урд татах машинд маань татах зай байхгүй. Тэгээд өөрөө бас шавар руу орчиод. Тэгээд одоо энэ машинаа шавараас гаргах шаардлагатай болсон. Тэгээд сая дугуйныхаа хийнүүдийн жоохон багасгаад 20 psi тэгээд тавиад 1.5-4 хавцаа тий буулгаж агаад тэгээд ухрааж үзүүлэх гэж. За ухраа. За давц. Тэгэхээр манай recovery амжилтгүй болсон. Санаа зовлтгоо. 1-2 удаа хийгээд болохгүй болвол дараачихаа алхам шууд орох хэрэгтэй. Тэгээ энэ яагаад болохгүй байна гэсэн нөхцөл. Тэгэхгүй хит нэг юм дахин хөвчлөөд байж байна. Одоо бид нар ямар сул тулгараад байгаа вэ? Бидэрт гэвэл яг урагшаа татах одоо орон зайн дээр маань яг ингээд шавар бас гарч ирчээд байгаа. Тэгэхээр нөгөө угзарч татах хүч маань нэгсэндээ хангалттай хойд машиндаа хүрч чадахгүй тийм нөхцөл байдал орж байна. Тэгэхээр одоо ийм арга ашиглая гэж бодож байна. Хойшоогоо зам нь арай гайгүй юм байна. Тэгэхээр тойроод хойноос нь хойш нь татъя. Тэ? Болж байна. Тэгэхээр одоо татлахаа буцаа салгаад яг иймэрхүү байдлаар яг нэг юм хит хүчлээ болохгүй байгаа бол тэр болохгүй байна л гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэрийг бүгдийг салгаад одоо дахиад бүх юм боловсруулна гэсэн үг. Хит энэ угсаж татлахаа хит олон дахин угсруулан ачаал үүсгэх юм бол бас энэ суналт нөгөөд нэг сунаад гацдаг гэсэн. Тэгээд угсаж татлахыг бол за 1 доор 5-аас илүү удаа ашиглаад хэрэггүй. За snatch strap бол ер нь 2-3 удаа ашигласан бол амраах хэрэгтэй. Амраах хэрэгтэй тий 24-48 цаг.
За тэгэхээр одоо цөмөрөөс салгаад буцаагаад тойръя. За. Одоо машинаа хойш нь татгаж байгаа. Манай бас энэ ресиверийн хувьд ингээд нөгөө талтай биш хийчийн хувьд ингээд нөгөө талтай дөрөв нөхөд байгаа тийм. Тэгэхээр хэвтэй болон босоо бичиг байршуулах боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингэж байршуулад ингэсэн үед би дэгээгээ дэмгээр орууллаа. Тэгээд эрзүүтэй тал нь доороо. Дээрээс нь пинэ дээрээс нь өгсөн гэсэн үг. Яг тэр нөгөө энэ чи хэрвээ эрзүүн эргээд гарчих юм бол хойшоогоо доош унах шүү дээ. Тийм учраас дээрээс нь хийх юм бол эргээд доош унахгүй амар болно гэсэн үг. За ингэж ашиглахын давуу тал нь юу гэхээр татж байгаа үед нь хоёр тишээ ихэвчлэн хөдөлгөөн байдаг. Тэр үед энэ манай чөлөөтэй хөдөлж явах боломжийг бий болгож байгаа. Нөгөө хөдөлгөөн дээр бас ч юм заалтанд байдаг болов тийм. Энэ хойшоо татгаж байгаа учраас энэ хөдөлгөөний чөлөөж байгаа санаатай. За ингэж хадлаа гэх юм. За тэгээ хойшоо татгаж байгаа. За энэ чинь сууж наашаа шүү болсоор байгаа. Зөндөө ухаа хийцэн. Тэгэхээр энэ чинь замаа засаад Max Trax-уудаа тавиад тэгэхээр нэгсэндээ ер нь бол Max Trax брендийнх нь өөрсдийнх нь өөрөө гол юм нь бас тэрэндээ байдаг. Бүх юмнууд нь хоорондоо бас холбогдож хамт ажиллах боломжуудыг бий болгож өгсөн байдаг. Тэгэхээр тэр боломжуудыг ашиглаад бүх боломжтой аргуудыг нэгсэндээ нийлүүлж чинь гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө татлагын инерц авахын тулд би soft shackle-ийг ашиглаад 3 метрийн сунгалтыг хийж өгөхөөр үүрэг даалгавар аваад явж байна. За тэгээд soft shackle ингээ холбочлоо. За ихний хэлжтэй. За одоо ингээд үндсэн машин руугаа дараагийн сунгалтаа олвчъя. За ингээд үндсэндээ бол холбогцоо. Одоо тэгээд сунгаж үзэж байгаад бүх холбоосуудаа нэг шалгачаад тэгээ эргэж хурж агаад нэгсэндээ эрчийг авч татаж гаргах ажиллагаанд орно. За одоо ингээд тооны энэ 3 метрийн хоолсон 10 метрийн хоолстой холбогдсон. 10 метрийн хоолс нь энэ байна. Яг одоо энд байгаа энэ зайг одоо энэ нэгсэндээ унтсан байгаа хэсгийг татаж энэ сунгалтыг үүсгээд тэгээд гарах зорилготой байгаа тий. Одоо бол хойш нь татчих байгаа. Гол нь нөгөөдийг энэ хэсэг маань битүү шавар байгаа болох тэр хитгэе орчуулахгүй тэгээд сунгалтаа ичсэн тий. За одоо хоёлаа дахиад үзье да. За болий буцаа. Буцаа. За жара. За, ухраа. За болсоо. За өнөөдрийн шавар нөгөө контент хийх гэж хүчээр шаварцуулсан ч бүр итгэх шаварцуулсан юм шиг байна тий. Тэгээд гэхдээ тэр завшааныг ашиглаад бас бүх юмаа туршиж үзэх завшаан тохиож байна тий. За одоо бол түрүү урагш нь гарах гэсэн чинь гол нь урагшаа татчихсан машин маань өөрөө шаварлаа орчоодсан болох тэр ямар нэг нөө тракшн байхгүй татаж чадахгүй нөхцөл үүссэн. Одоо шууд хойш нь хуурай газар руу татах ийм зорилготой ашиглаад орох гэж байна. За одоо ухарч гаргаж татуулах гад ихэд урагшаага гэдэгтэй адилхан ухрах араандаа хийгээд тэгээд зөөлөн хүч өгөөд гаргуулна гэсэн гол хүч нь болох тэр татж байгаа машинаас ирнэ гэсэн үг. За тооны явъя. За явлаа. За боллоо. За тэг ямар ч байсан өөр шийдлэр хайж шавнаас гарсан маань их зөвцсөн байна гэж бодлоо. Гарч чадлаа. За яг нөгөө сод татна гэдэг юм байна. Тэг хотс гэж явуулаа. Тэгэхээр хэрвээ сая яг видеон дээрээс бас яг үзэж таарсан уу сайн мэдэхгүй ямар ч энэ ч нөгөөдийг суналт өгж байгаа. Тэгээд тэр суналт өгөөд сунсан ос маань нөгөө татуулж байгаа суусан байгаа машинууд татчих байгаа. Нэгсэндээ тэр суналтаараа татчих гэсэн. Тэр нь өөрөө кинетик энерgiээр татчих гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр одоо нэгсэндээ би суугаад явж байгаа чирүүд нөгөө татуулж байгаа хүнд нь бас юм огцсон юм мэдрэмж авах. Чамд ямар байсан? Надад маш зөөлхөн мэдрэмж авсан. Бас яг энэ дээр
угзар татж байгаа хэрнээ тийм зүгээр энгийн чирж байгаа юм шиг тийм байдал бол нөгөө кабинд бол мэдэрвэлээ. Тийм. Тэгэхээр надад бас яг тийм ингээд яг угнал чинь нэлийн хүчтэй явж татж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сунаад би нэгэ татчаа нөгөө эрзэн шиг тийм. Тэгэхээр нөгөө тэр нь аль машиндаа ачааллыг нь багасгаад тэгээд тэр нөгөө сунсан тэр кинетик хүчээрээ машинаа гаргаж ирж байгаа гэсэн санаа байгаа. За тэгээд ямар ч өнөөдрийн юунд маань болоод бүх ер нь бол юмудаа ашиглалаа тийм. Тэгэхээр Max Trax-ийн бас нэг гоё юм ингээд бүх сценариод хэрэгтэй юм байж идэг. Сая ингэж явахдаа хүртэл ингээд нэлээд ухчихсан шавартай эсгүүд дээр бол давцангаа тавьчихсан. За хоёр татлагынхаа хоёр осыг хооронд нь холбож бас ажиллаж үзлээ тий. Тэгэхээр одоо энэ чинь бол 10 м болон 3 м хооронд нь холбогдсон байна. Тэгэхээр Max Trax-аас 5 м болон 2 м байгаа. Бүх ос нь байх юм бол ингээ 20 м болно тий. Тэгээ энэ бүх холбоосуудаа хооронд нь шууд уян шагналаар нь холбоод нийлүүлээд байна. Тийм, уян шагнал дээр би бас эргэлзээ төрж ирсэн. Энэ яг одоо холбоос нь те энийгээ барих уу гэдэг тэр бодлыг бодож ирсэн боловч саяных дээр бол нэлээд хүчтэй татгаад бол ямар ч гэсэн тий нэлээд сайн хүчээ гаргаж чаддгийм байна. Одоо ингэ уян шагнал дээр бол одоо биний бол итгэл бол илүү төрлөө. Тийм баталж байна. Яг Max Trax-ийн core шагналын хувьд бол 14 тонны хүчтэй бас юм татах чадaltaй. Одоо нөгөө 14 тоонд тасах юм гэдэг тий. Тэгэхээр тэр 14 тонны braking strength-тэй байдаг учраас бас айх аюулгүй. За нөгөө талд нь fuse шагнал нь 7 тонтой байдаг чинь. За тэгээд ямар ч өнөөдрийн татаж гаргахтай энэ үйл ажиллагаа бол амжилттай боллоо гэж үзлээ. Тэглээ, амжилттай боллоо. Үүн дээрээс бас нэмээд нөгөө дугуйны хийх гэхэд жишээ нь бас нэлээд том фактор болж эхэлж шүү дээ. Шавар дээр бол дугуйны хийг бас нэлээд сайн буулгаж өгснөөрөө бол маш том одоо ялгаа гаргаж ирч чаддгийм байх гэдгийг бас ойлгож байна. Тэгэхээр бас үзэгчд бас өөрсдөө бас үзэгчтэй. Бид нар өмнөх дугаар дээр бол яг винч ажиллах гэдэг бол харуулсан. За өнөөдөр бол яг татлага ажиллах. За мөн өөрөө гаргахын тулд ямар арга хэмжээ авах уу гэдэг зүйлүүдийг туршиж үзлээ. За тэгэхээр тэрэнд бол хамгийн эхлээд хурц ашиглах нь байна, Max Trax ашиглах нь байна. За тэгээд 4 тооныг хэлдэг те. Дугуйны хийг бас гаргах нь байна. За тэгээд хэрэв болохгүй бол датлахандаа орж байгаа бол датлахан дээр бас ямар аюулгүй байдлуудыг авч хэрэглэх вэ гэдгийг бол өнөөдөр ярилцлаа. Тэглээ. Баярлалаа. Олон юм сурлаа. За байж байгаа. Тэгээд өнөөдөр бидний татаж гаргасан тооны доо ингээд Max Trax-ийн давцсан. Recovery board-ыг бас бэлэг болгоо. За баярлалаа. Энийгээр ч одоо ингэ шавнаас гараад яваад байна шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд бид нартай бас хамт байгаараа та бүхэн бас итгэлээ хуваалцаарай. Өнөөдөр энд дурдсан бүх Max Trax-уудыг те дахин хэлэхэд 5% хөнгөлөлтөд авах боломж байгаа. Тэрийг хөнгөлтийг эдлэхийн тулд доор харж байгаа Nomad Runner 5 гэсэн кодыг ашиглаад Max Trax-ын бүх бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа 5% хөнгөлөлт аваарай. Тэгээд TIC 4 өрсөлдөөр Autos гэдэг дэвтэр байгаа. Бүх линкийг нь доор description-ээр холбоод өгье. Та бүхэн тэгээд тэнд ороод мэдээлэлүүд аваарай. Энэхүү урамшуулсан 7 сарын дуустал үлчиж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. Өнөөдөр бид нартай хамт байсанд баярлалаа. Намайг аварсан Тони доо баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. За баярлалаа.